Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-тай хамтгаа сонсогчдоо дахин өглөөний мэндийг хүргэе. Арай өөрөөр харъя ураатай нөгөө тал нэвтрүүлэг маань эхэлж байна. За радиого 2 дугаар студид хөтлөгч Ундрах, Од, найруулагч Эрдэнэ мөнхнөр хамтран ажиллаж байна. За мөн нэвтрүүлгийн продюсер Бат баяртай баярлалаа. Баярлалаа. За дахиад өглөөний мэндээ. За өглөөний мэндийг хүргье. За нөгөө тал нэвтрүүлгээрээ бид нар энэ сар ер нь эдийн засаг, бизнес эдийн засаг ярих гэсэн зорилттой байдаг ажиллаж байгаа. За тэгээд жирийн нэг бизнес биш ээ. Өөр нүдээр хардаг бизнес шүү. Хинд их мөнгө байна гэж сонирхоод судалж байгаа. Баасан гарагт ялангуяа бид нар бохир бизнесийн талаар ярьдаг. За тэгвэл энэ удаагийн бохир заван бизнес ярих гэж байгаа шүү. Гэтэ заван гэдэг нь өнөөдөр биш шүү. За өнөөдөр штэ те бид нар юу ярих гэж байгаа вэ гэхээр амтны арьс, сүүл, яс зэргийг одоо түүхийн эдийг яаж боловсруулж чинь тэрний цаана юу эргэлдэж чинь тэр чинь бас нэг нэлээд одоо мөнгө эргэлддэг ийм салбар юм байна л та. Тэгээд амтны гаралтай түүхийн эдийн худалдаа, амтны гаралтай түүхийн эд гэсэн сэдвээр өнөөдөр бид ярих нэ. Тийм ээ. Ер нь манайхтай бас арай ойрхон юм да тий. Бид нар ч одоо өөртөө гар аргаар ингээ боловсруулдаг байсан хүмүүс шүү. Тий одоо хэдэн мянган жилийн турш одоо 5 шим малынхаа шимийг одоо авч хэрглэж ашиглаж явж байгаа юм байна шүү дээ. Эсвэл малаас хаях юм байхгүй шүү дээ. Малаас юус амьсгааг нь л хайдаг гэдэг тий. Оо одоо баг амьсгааг нь ч ашиглаж орсон техник технологи хөгжсөн зам шүү бас. За. За тэгээ амтны гаралтай бүтээгдэхүнд бол за мэдээж бид нар мэдж байгаагаар арьс, яс, за тэгээ сүүл, өд, дэвэр юу гэдгийг те, дэвэр зураа мураа гэж гэх мэтчлэн бүгдээрээ л орж байгаа. За яг эднэр дээр суурилсан арилжаан аймаг бол хүн төрөлхтний ерөөсө хамгийн анхны хамгийн эртний бизнесүүдийн нэг гэж мэдээж үздэг. За мэдээж л ан хийгээл тэр чин бахын нэдчлээ те арьсын нөмөрчлөө тэгэл ясын одоо яаж ашигладаг зэвсэг болгодог юм уу юм одоо те багаж болгодог юм уу ингээд ашигладаг байсан те. За тэгвэл нөгөө нэг том эвэр соёо моёог нь ашигладаг ч байдаг юм уу. Тэгэхээр ингээд хамгийн эртний л ер нь бол бизнес. Ягаад бизнес гэхээр тэр үед л бас л тэр үед ингээд бас л тэрийг хоорондоо арилжаал наймаалдаг те. За нэг том соёогоор нэг те нэг гоё солихооч гэдэг юм уу те. Гоё солих бартардаал. Тийм ингэдэг л байсан байлгүй дээ. Ийм учраас тийм хамгийн эртнийх гэж үздэг. За хэрэгцээ шаардлага байсан учраас худалдаа наймаа гэх зүйл мэдээж хөгжсөн. Эртний хүмүүсийн хувьд бол энэ бизнес нь хүн төрөлхтний хувьд яг нь төрүүлсэн хэрэглээний эд зүйлс буюу хувцас, багаж, за гоёл чимэглэл, эм тан зэрэг бас эм танч бас давхар хийдэг байсан тийм. Зэрэг тийм бүх зүйлээ олж авах их үүсвэр нь болж исэн гэд ер нь хэлжгээд бол хэлсдэггүй хөө буруудах байх. За тэгвэл яагаад бид нар өнөөдөр яг энэ сэдвийг сонгосон юм бэ гэхээр дэлхийн хэмжээнд мал, тэжээвэр амтны арьс ширний гаралтай түүхийд материалын зах зээл 94.3 тэрбумын эргэлттэй байдаг гинэ. Доллар шүү энэ доллар шүү. Тийм. За тэгээ бүүн балаас бусад амтны гаралтай түүхийд арьс ширэн бүтээгдэхүүний зах зээл 109.2 тэрбум долларын одоо хөрөнгөний доллар эргэлдэж байгаа юм салбар гинэ. Боловсруулах юм бол боловсруулсан арьс ширний одоо дэлхийн зах зээлийн үн 419.3 тэрбум доллар байна. Боловсруулчингууд хэд дахин нэмэгдэж байна. Илүү үнэтэй болчиход байгаа. Тийм түүхийгээр нь борлуулах юм бол 109 байгаа дээ, боловсруулч бол 419 болчиход байна. Тэрбум штэ дандаа. За энэ зах зээл 2030 он гэхэд 708.7 тэрбум доллар хүрнэ гэсэн ийм одоо өсөлттэй тийм таамаглалтай байгаа юм шүү. Энэ цаашдаа өрсөөл явна. За тэгвэл эвэр түүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл байгаа. 80 тэрбум доллар эргэлдэж байгаа. Тэгээ ясны боловсруулах салбарын жилийн эргэлт нь 1.9 тэрбум доллар байна гинэ. Тэгэхээр энэ бүхэн нийлээд одоо байгаагаар нь ингээд тооцох юм бол 700 орчим тэрбум долларын зах зээл. Ийм том асар том зах зээл биш үү? Тийм байна. За тэгээ ирээдүйд энэ бизнес хөгжсөөр байгаа 1 тэрбум нэг их найдын одоо бизнес болно гэж тоо. Их бах уу. Гэтэ энэ дээр өштэй те сүүл оруулаг. Өд бас орог байгаа шүү тий өдний. За тэд нар чинь бас тусдаа ахаад юу юм бэлээ шүү дээ тий. Ёстой тусдаа бас нэг өвчнөө юу эргэлддэг салбар шахах юм байлаа шүү тий. Тэрбум доллар л бас явж байгаа бах та. За манай найруулагч янз бүрийн зураг өгөөд байна. Оо тийм биш. Тэр хараач тий нэврээр байна тий. Янз бүрийн сэлбэрүүд байж байна. За яг тодорхой хэмжээнд нь одоо юу гэдэг яг нэг стандартынхаа дагуу тий ингээд хэрэглүүл болно шүү дээ. Бид нар чинь тэгэл угаасаа л хүндрэлтэн ч одоо тэгэл. Тийм шүү дээ. Одоо зүгээр бидний сайн мэддгээр бид нар чинь нөгөө эврэн хундгыг бол мэдэн тий хундаг одоо аягыг мэдэн тий. Тэгээ нөгөө эвэр бүрээг бол бүр маш сайн мэддэг хүмүүс. Ялангуяа манайхан ч нөгөө байна л таа юм цагтаа. Эвэр бүрээгээ үлээгээд гэдэг шүү дээ. За арьс ширний түүхий эдийн бизнес гэдэг нь бол мал амьтдын түүхий арьс ширийг цуглуулж боловсруулаад зах зээл нийлүүлэх юм бизнес тийм. Манайхан бас амьдж байгаа энэ салбар бол манад одоо байнга явсаар ирсэн явах ч байх. За энэ бизнес нь бол хөдөө аж ахуй, мал аж ахуйн давмгаасан улс орнуудад эдийн засгийн чухал байр суурийг эзэлдэг. За ерөнхий арга нь бол арьс ширийг эхлээд цуглуулад, за давслаад,
хөлдөөж эсвэл хатааж хадгалаад за дараагийн боловсруулалтын шатанд нь шилжүүлдэг. За тэгээд үхэр, адуу, хонь, ямаа, тэмээ зэрэг малын арьс ширийг бол хамгийн түгээмэл ашиглаж идэг. Тийм. За үхрийн арьсыг бол шир гэдэг. Манайхан сайн мэднэ. Үхрийн шир тийм ээ. Хамгийн бат бөх зузаан. Тийм одоо хэрэглээ те. За харин дэлхийн зах зээл дээр бол вашет гэж нэрлэдэг юм байна. Үхрийн ширийг хэлээд тийм. Үхрийн ширийг вашет гэдэг юм байна. За энэ болохоор ширхэгтэй зузаан бат бөх арьс гэсэн одоо ерөнхийдөө юм утгыг илэрхийлдэг. За үхрийн арьсаар бол мэдээж гутал бүс тэгэл том хэмжээний одоо цөнх мөнх те тавилга мавилгын хүртэл янз бүрийн одоо машины дотор материал хүртэл үхрийн ширээр одоо чийдэг болсон. Тансаг зэрэглэлийн машинуудыг. За харин туглын арьсыг бол буу гэдэг. Боо гэдэг. За туглын арьс нь бол нарийн ширхэгтэй жигд зөөлхөн мөртлөө бас тийм бүх талдаа мэдээж. За тиймээс тансаг зэрэглэлийн гутал жижиг сохин эдлүүд бас цүнх энтер хийдэг. За манайхан бол ер нь их төл малаа бол айхтар гаргаад идэггүй. Ийм уламжлалтай бас төмөн шүү дээ, тийм. Тэгэхээр яг төл малын хэрэглээ бол манад бас жоохон хол байж магадгүй. Тийм. Гэхдээ бид нар бол бас үхрийн арьс ширийг хэрэглээд. Үхэр бол тийм хэрэглэнэ. За адууны арьс тусгай онцгой нэршил байхгүй гинэ. Үхрийн арьснаас илүү хатуу байдаг гэж байна. Гэтэ бат бүх чанар нь бол яг л адилхан л та. Тийм. За тэгээ энэ чанарыг нь ашиглаад гутал, бүс, заримдаа бүр цүнх бусад эдлүүдийг хийж байгаа. За тэгээд адууны сүүлний ойролцоох хэсэг яг тэр нэг зузаан гуй хондлон хэсгээс нь гаргаж авдаг тусгай савх гэж бас байгаа заяа. Тэрийг нь кордован гэж нэрлэдэг. Энэ хэсгийн савхыг анх нөгөө Испанийн Кордова гэдэг хотын маструуд ингээ арьсан эдэл хийхдээ ашигласан юм байна л да. Тийм учраас Кордован гэдэг нөгөө хотоос нь гарсан бүтээгдэхүүн учраас тэр хотоо нэрийг оруулаад ингэж нэрлсэн байх нь. За тэгээд адууны савх маш гүлгэр, маш нягт, дээрээс нь тансаг. Бүр ингээд ер нь бол өндөр зэрэглэлийн одоо гутал төрөвч бүс хийхэд ашиглана л гэсэн үг. Тийм. Энэ нөгөө баруун тийш бол ер нь нөгөө үхрийн шир мэрэж ингээ зүгээр ингээ сайхан боловсруулалтаа өнгө мөнгө нь яг тэр чигээрээ те. Бүр ингээд хэлбэр мэлбэр нь яг тэр чигээр ингээд дивсдэг юутай мэлээ шүү дээ, тийм. Манад байна. Тийм, манад бас байдаг гэсэн байлээ. Ер нь бол яг нэг тийм зузаан хивс одоо бид нар чинь ер нь янз янзын юмнууд олцсон тэгсэн чинь хивс нөгөө нэг тавьдаг байсан айл трийгээ солиод юм үхрийн арьс тавьсан адууны юм уу тавьсан айлыг бол би харж байсан. Тийм тавьсан. Гоё харагдчихлээ. Гоё тэгээд мэдээж бат бөх чанартай байгаа. Тэгээд нөгөө байгаль одоо юу гэдэг нь яг цэвэр амтны гаралтай байгалийн гэдэг утгаараа бас тийм гоё байдаг байх. Дээрээс нь одоо өснөөс нь их унаад ахгүй шүү дээ энэ чинь. Харин тийм нэг жижигхэн бас нэг угаасаа унахааргүйгээл боловсруулж байгаа шүү дээ тий. Тэрийг бол ер нь тансаг хэрэглээ гэж үздэг юм байл шүү баруун тийш. Тэгээд хид байдаг гэлээ би хаанаа сонсчлаа нэлээд өндөр үнэтэй юм сонсогдож байсан шүү. Нэг үхрийн шир бол боловсруулж. Ойлож байгаа юм байж байгаа мөнгөрөө орно. Тий. Сонсогдож байсан шүү. Ааха. За хоньны арьсыг бол бас нэг айхтар онцгойлоод нэг нэрлээд дээдгүү. За хоньны арьс нь бол баг зэрэг зузаан боловч бат бөх бас зөөлхөн байдаг. Хувцас бэйли арай жижигвтер зүйлүүдийг мэдээж идэг те. За үстэйгээ байгаа хоньны арьсыг бол мэдээж нэхэ гэдэг. За нэхийг бол дулаан хөрөм өвлийн гутал доторлоход ашигладаг. Нэхий дотортой гутал гэж идэг те. Нэхий дотортой гутлаа сайхан бамбалзаалт болаахан. Өвлийг бол үнтэй дагуулдаг гутал шүү. Гоё те. Гутал авахд бол хамгийн түрүүнд нэхий дотортой юу л гэж асуудаг шүү дээ. Асуугаад гараа хийж үзэл те. Гоё нэхий байл мэдрэгддээ шүү. Тэнийг тийм дулаахан цаанаас айгүйтэйхэн тухтай. Тийм зөөлхөн. За тэгээ зөөлрүүлж илдсэн хоньны нэхийг бол наппа гэдэг. За хурганы арьсыг бол анью гэдэг юм байна. За манад бол яг хурганы арьс ингэж нэрлэлтийг юу бол байхгүй шүү дээ. Ерөнхийдөө л хоньны нэхийг л нэрлждэг. Хурганы нөгөө нэг хурганы арьсаар хурган дээл хийдэг шүү дээ. Тийм, хурган дээл гэж бас байдаг юм байна тий. Тийм юм байна. За хурганы арьс бол маш нарийн ширхэгтэй уян зөөлхөн хөнгөн байдаг. Хурган дотортой дээлнүүд ер нь та ер нь өмсчихсэн юм биз дээ тий. Хурган дотортой дээл. Үгүй юу? Би яг санахгүй. Айгуу гоё тийм зөөлхөн байдаг. Зөндөө харж байсан. Тэгээ нэг тэр хөөрхөн шүү дээ. Харахад нэг ер нь ингээ нэг тийм өвөл бол тэр дээл шиг дулаахан тэр тусмаа хурганы арьсан дээл шиг дулаахан бол харагддаг тийм. Тийм би одоо нэг тийм дээлтэй болоё гэж бодоод л байгаа юм. Яалч гүрээ амар дулаахан байт юм лээ. Би нэг өмсөж явж. Хүүхдүүд яг тийм дээлтэй бондоочод яг хөөрх харагддаг. Тий. За тэгээ тансаг зэрэглэлийн хувцс бэли доторлогоо цүнх жижиг идэл бол хин. Хоньны арьс савхнаас бол мэдээж юу яа арай жоохон хэврэгдүү гэх юм уу да тэгж үздэг. Тэг яг богмал гэдэг утгаараа нэмгэн байдаг байх л та бодвол за монголчууд гэсэн хурганы арьсаар мэдээж төрийн арьс өстөн хурган дотортой дээлийг бол хийж идэг. Дээлдээ доторлдог. За каракул захтай пальто каракул малгай гэж байдаг те. Тийм шүү дээ.
Санаж нэстэ яг портонууд баг бүгдээрээ шахуу дээр үт юм байсан шүү Тийм байсан тий. Малгаанууд ингээд хөөрхөн буржгар каракул тий. Буржгар өстэй тий. Каракул малгай гэж үүдэг байсан. За бүр бүтэн шүүб нэхий дээлч гэсэн байдаг каракулан. Тийм. За энэ бол каракул гэж үйлдвэрийн хоньны хурганы арьс юм байна. Үйлдвэрийн нэрээр нэрсэн. Тийм, үйлдвэрийн нэрээр нэрсэн. Каракул гэдэг үйлдвэрийн хоньны хурганы арьс. За хурган энэ үйлдвэрийн хурган бол дөнгөж төрөхдөө гоёмсог буржгар өстэй төрдөг гинэ. За ингээд 14 хоногтойгоос буржгар нь баг багаар арилаад эхэлдэг. 21 хончих юм бол ер нь баг зүгээр шулуун болчдөг талдаа. Тийм болохоор 14 одоо хоног хүрээгүй байхад нь талаад ингээд хэрэгэлдэг. Ер нь тийм учраас нэг аим хурганы мах заах энэ тэр махын бол ийш ашиглаад арсын ашигладаг. Тийм ингээд өрөвдмөрч юм шигтэй зайлвал. Би айгу өрөвднө төл мал гэхээр жоохон өрөвдөд идэм аа. Цаанаас. Хоёлоо бизнес ярьж байгаа шүү. Тийм ээ. За боловсруулсан арьс яриаг байгаа штэ энэ бол те бидний саяны хэлсэн юм дандаа түүхийн арьсыг ярьж байгаа шүү. Боловсруулалт илүү үнэтэй болно. За мөн зарим улс оронд малын арьснаас гадна шувууны, гахааны, эмчний арьс бэлтгэн. Ер нь яг ингээд өөрт нь аль ойрхон байна. Одоо бид нар ч мал аж ахуй хөгжсөн улс учраас ингээ хонь хургтай нөгөө үхэр ширээ яриад байна. Тэр одоо Австрал бол сая эмч ярьчлаа штэ. Эмчний арьс ч гэсэн ашиглаа явж байгаа. Тэгээ ер нь эмчний арьсан одоо бэлтгэж нийлүүлдэг юмнууд байна. За мөн халуун орны матар могой гэд экзотик арьснууд өндөр үнэлгээтэй тэгээ өргөнч ашигладаг. Далайн гаралтай амьтдын арьсыг ч гэсэн ашигладаг байна. За арьс ширний түүхийд нийлүүлэгч ер нь гол орнууд ямар улсууд гэдэм бэ гэд асууя л та. За. Аргентин байна. Бразил байна. Австрал байна. Пакистан байна. Энэтхэг байна. Тэгсэн чинь энд бүр ийм улс байна. Кен, Танзан улс байна. За, Кен, Танзан ч одоо ямар мал ямаа юу? Нөгөө нэг юу ах нөгөө бусад амьтдаг нөгөө онцгоос одоо сая бид нэр матар ярьсан шүү дээ. Матар могоо энэ төр бас байгаа юм. За тэгээ Америк нэгдсэн улс, Европын холбоо, Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн ингэж арьсаа нийлүүлж байгаа. За тэгээ эдгээр орнууд нь дандаа өргөн уудам нутагтай малын бэлчээрийн их нөөцтэй улсууд байна. Ерөнхийдөө нийтлэг харах юм бол энд ингэсэн байж тээ эмчний хуухнагаар дайлан хийсэн хүн харсан. Тийм ээ сони тий. Эмчний хуухнагаар сони. По янзын чамын юм байгаа бох та. Тийм одоо тийм л бах та. Каракул малгайг хүчний байгууллагын хурандаагаас дээш цолтой хүмүүс толгодоо тавьсаар гинэ. За Монголд каракул хойно авчирч тэжээж үтсэн боловч малчт нь хургаа нядлуулахгүйгээ уурлаад хэрэлдээд тэгээ тэр аж ахуй амжилтгүй болсон. Тийх хөө бидний сэтгэхүйд байгаа штэ төл мал гэдэг нэг тийм ойлголт. Малаа их хайрладаг түмэн чинь тэгээд одоо. Яг үнэ. Би бол тэр хурганы мах захыг бол идэж чадахгүй болов гэж боддоо штэ. Эвгүй санагтаад байдаа. Эдсэн хүнийх нь ажууд ингэж хэрэг яа. Тийм үү ямар юм? Амттай. Зөөлөн үзнэ. За эврээр хийсэн хундаг байна. Гэхдээ үзэгний сав бас байгаа. Илүү дэлхүүрээ хадгалдаг сав болгосон гэсэн мэн. Эдний ашиглаж байгаа юм байна. Малын гаралтай түүхий даа. За тэгээд энд бас нэг би комент үлдсэн. Энэ юу вэ? Адуу үхрийн арьс гэснээс хром нефт Юфтин гинэ. Юфтин хон гинэ. Тийм хоног юм те. Шеврет, шевроны гих мэт боловсруулах үйлдвэрүүд байх нь байсан гэсэн биш үү? За Оросууд Монголоос ноос ноолуур арьс одоо хямдүнээр аваад Европын үйлдвэрлэгч орнууд руу боловсруулад өндөр үнээр гаргадаг. Манайд нөгөө нэг асуудал нь ерөөсөө л шүү дээ. Боловсруулах үйлдвэр хомс. Тийм. Манай тэр нэг YouTube хийдэг залуу сая Европт явж байхад аль улсад явж илаа та нэг Монголын сайн мэддэг нөхөртөө тэр нутгийн угол хүнтэй очиж уулзаад тэрийг харсан уу та өөрөө фермтэй тэгээ ферм дээр нь очсон чинь 1000 хонтой байжгаад багсгаад одоо 500 болсон. Нутгийн засаг дарга болсон. Тэгээд ажил ихсээд 1000 хоноод илэхгүй болсон гэдэг. Ажилдаа завгүй болол гэж юм. Монголоор маш сайн ярьдаг. Монголд ер нь хэлэхтэй бас тийм хүн. Монголд ирсэн болохоор ер нь очмайдаг гинэ ер нь. Тэгээ мархан амьдарч ирсэн. Тийм. Ямар нэгэн аялагч мөнх зэлмэг. Тэгээд тэр нөхөр очиад тэгээд хонин их сонио хонинод ямар гэн дэлхийд өрсөний хэдхэн мянган чихэг үлдсэн. Бараг манаа тэрнийхэн 500 байна гэдэг. Ингээд очиод харсан чинь ингээд дээшгээ сүулт юм. Бүгд харан зүсмийн өнгийн хонинууд юм. Би бүх хонинуудыг тийм сүултээ гэдэм манайх шиг сүултээ гэдэм баг гэж боддог гэсэн чинь. Гүү би үрэн гожгор можгор тэгээд тэр ингээд давхаар хөдлөөд идэг. Тэгээд айгүй хурдан давхдаг. Бид нар чинь ингээд хон мань одоо нэг газар шахаж байгаа бариад авдаг шүү дээ. Ухцгээл. Тэнд бол тэгж барих боломжгүй гинэ. Тийм урд юм. Юус ямар ч хүнийг ойрт үлдгүй. Жохон зэрлэг талтаал тийм үйлдвэр хон юм аа л тэг ховор юм байна. Тэгээд ингээд нөгөө эзнийгээ таньдаг. Эзнийг таньдаг учраас нэг
40 50 метрийн зайтай явдаг. Тэрнээс илүү ортом дахиад цаагаа ангил барайл явдаг. Өөр хүмүүс барьж авч явах боломжгүй гинэ. Буудаж унгахгүй л болоо доо. Тэгэхээр ингээл зүгээр сул бас бэлчээж явж идэм байл. Сонин тийм үлдэр байна. Оо за. Сүүлэн тэгээ дээшээ гэсэн үү? Дээшээ нэг тийм сонин хав хар зүсмэл юм байна. Гөрөөс мөрөөс чив шиг сонилгоо нэлээ тий. Тэгээ тэнд бас яасан гэхээр нэхийг нь бас боловсруулдаг юм байл. Ингээд давхруулаад ингээд тавьцсан хураацсан. Манад бас энэ нэхийн асуудалтай байгаа. Үнд хөрөхгүй. Ер нь баг те нэг чихэр бичээнэл үнэтэй болцсон байгаа. Бид нэр яг уулзрал болохгүй байна те. Тийм гэж өөрсдөө л хийгэлт ингээд тэр усад шүү дээ Европ. Тэндээ л тэгээд би бас за ашгүй гин чааш. Бас юм бас байд юм байна даа л гэж бодсон. Манад бол уг нэхийнүүд гоё ашиглавал те. Ашиглаж байгаа. За нөгөө яа дархан их юм их гоё боловсруул хов хүмүүс ч байдаг юм л ингээд цав цагаан гоё зөөлөн болгоод нөгөө машины суудлын бүрээс юу гэдэг дэвсгэр хийдэг бол цэст янз юм. Өвөлстэй янз яг үнэ. За манайх арьснаас ноолоор хөөвөр зэргийг бүх төрлөөр нь боловсруулж бүтээгдэхүүн хийж байгаа гол нь үндэсний үйлдвэрлэлээс худалдан авалт хийх хэл хэрэгтэй байна да. Унгар гэж тэр ус чинь тийм байна. Нохоос үлдээ хон зөндөө гэж чинь тийм байна. Нохоос үл яг үн дээш болж байгаа нохоос үл. Нохоос үл юм бэлээ. Алай юм бэлээ. За боловсруулсан за эндээс чи ингэж явж байгаа. Тэгээ арьс боловсруулалтын салбар тэргүүлэх орнууд нь бол мэдээж Итали, Индия, Хятад, Бразил, Турк зэрэг усаад байгаа. Энэ бол боловсруулалтын салбартаа шүү дээ, тийм. За боловсруулалтын шатанд арьс ширийг идэлэх, өнгөлөх үйл ажиллагаа бол явагдана. Боловсруулалтын төвшингээр нь болохоор за анхан шатны үйлдвэр, дунд шатны үйлдвэр, дээд шатны үйлдвэр гэж ерөнхийдөө 3 ангилждаг. Анхан шатны боловсруулалт нь бол түүх хийдэг зүгээр хагас боловсруулсан арьс болгож гаргана. За дунд шатны үйлдвэр нь бол арьсаар эцсийн бүтээгдэхүүн хийн. За одоо яг нөгөө нэг хувцс хонор юу гэдэг юм те. Одоо бүгдийг хийхэн. Дээд шатны үйлдвэрүүд нь бол тансаг зэрэглэлийн эцсийн бүтээгдэхүүн. Маш сайн боловсруулаад те. Өнгөлөөд бариад юу гэдгийг мэдэхгүй ингээд гоё болгох. За зөв. Гоё тийм юунд бол би дуртай шүү дээ. Гоё арьсан эдлүүд бол янз юм. Манай нэг найз Англиас ирсэн байхгүй юу. Тэгээд тэрний нэг тийм цув байдгийг хавар намар өмсдөг цув. Тэгээд ингээд үхрийн арьсаар хийсэн заа. Гэтэ тэрнийх нь ингээд нөгөө нийлүүлж хийсэн. Тэгээд айгүй цэвэрхэн ойцсон. Тэгээд яг ингээд арьсны хэлбэр нь өнгөн жоохон өөр. Гэтэ тэр үнэхээр чамд гэсэн эндээ бас хөргөө өсмөстэй. Ингээд зүүн айгүй гоё өстэй. Тийм үхрийн арьсан цув харж исэн. Тэг яг тэр бол ер нь тансаг зэрэгэлтэй орох бах. Тэр юм бэ. Боловсруулах гэж нэлээд болох юм байна л да. Хамгийн гол нь тэр нэмхэн. Бүр үнэхээр нэмхэн байсан. Хавар намар өмсөхөр нэмхэн. Хөнгөн тэгээд нэг юм уян хатан тэгсэн мөртлөө дуулаах. Тийм байна. Тийм хэмжээний шир ингээд өмсөө явахаар ч бас хүнд байж магадгүй юм шүү дээ. Тийм тэр бол маш сайн боловсруулсан. Одоо бодвол би тэр угаасаа жоохон дизайнер юм өмсдөг. Тэр дизайнер байсан бахуу. Тэгээд юу яадаг би нэг юм ширэн тэлээтэй байхгүй юу? Одоо манай оюутан ангийн л нэг хүүхэд урагшаа яваад эрэхтэй надад бэлгэлжсэн 1-р курс төлөө 2-р курс төлөө юм чи одоо 15 6 жил болж байна. Ягаачгүй. Насных штэ. Яадаг ч юм бэ. Тийм. Үрчгэр зураас чигчгүй нэг тийм. Ерөөсөн янз бүрийн болохгүй. Ядаа юм нэг яг хойдол нэг жоохон гэдэг нэг жоохон хэлбэрт орж байгаа. Тэрнээс бол өөр яачгүй. Төмөр нэг жоохон өнгө хөрөх гэдэг. 15 6 жил. Тийм би төмрийг нь бол солиод ихтэй хэрэглэнэ гэж бодож байгаа юм. За арьс боловсруулалтын тэргүүлэгч орнууд бас байгаа. За ямар улсууд байна гэсэн чи Хятад байна. За Хятад бол дэлхийн хамгийн том арьс ширний үйлдвэрлэгч орн. Ер нь бол жилд 4 тэрбум орчим ширхэг арьс боловсруулдаг гинэ. Тэгэхээр энийг одоо ингээ метр квадрат нөгөө талбайгаар нь бодох юм бол 371 сая метр квадрат арьс гэж штт. За тэгвэл үүний араас Итали орж байна. Итали тансаг зэрэглэлийн арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр ер нь бол тийм тансаг брэндүүд байгаа. Тэнд жинхэнэ дизайнерын одоо гайхалтай гутлнууд арьс үдлэн Италийн арьсан гутлнууд гээл те. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө нэг сайн хариул Италийн газрын зурагч өөрөө баг гутлын хэлбэртэй гэдэг үг шүү дээ, тийм. За Италид боловсруулсан арьс ширний бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд өндөр үнцэнтэй байдаг. Тэгээд Итали хэдэн арьс боловсруулсан тоо ширхэгээ бол ерөнхийдөө нарийн гаргаагүй. Тэдэн шоо метр эсвэл тэдэн килограмм арьс боловсруулсан гэж ярьд юм байна. Жилдээ 139.4 сая метр арьс боловсруулдаг. Дэлхийн арьс ширний одоо боловсруулалтын нийт үйлдвэрлэлийн 25%-ыг дангаараа Хятад улс бүрдүүлээд байна. За үүний 75% нь үхрийн арьс байгаа. 25% нь хонь ямааны арьс байдаг гинэ.
Үүний дараа за Итали, Хятад бол ойлгомжтой тийм үү? Бразил ордог гинэ. За. Бразил улс жилд 40 сая ширхэг үхрийн арьс түүхийгээр нь боловсруулаад дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа. За нөгөө талаас нь харах юм бол бразилчууд бас тэр хэмжээгээр ер нь үхрийн мах идэж байна л гэсэн үг шүү дээ. Тийм байна. Махны хэрэглээ бас их байна. Эсвэл бол тийм байх нь тий. Тэгж яана л гэсэн үг ерөөсөө. Тийм байна. 40 сая үхэр ядалдаг байх нь шүү тий. Тийм байна. Бас овоо их ер нь үхрийн мах ихвэлгүй байх үү тий. За тэгвэл нөгөө Пакистан улс мал аж ахуйн асар их нөөцтэй улсаа ер нь бол мэдэнтэй бид нар. Тэгэлгүй яах вэ? Тэгсэн чинь жил бүр 13 сая үхрийн арьс, 47.4 сая хонь ямааны арьс боловсруулалт дэлхийн зах зээл нийлүүлдэг гэж байна. За. Ингээд бодоод үзэхээр нэг 60 сая мал бол нядалчт юм байна жилдээ. Манайх ч одоо хэдүү 70 гаруй сая малтай штэ. Манайх уу? Тий. Санаадхан тэгэнгүүт эн чинь 60 сая гэхэр чинь бас л аваа хэмжээ байгааз. За, Австрали улс бол жил бүр 8 сая үхрийн арьс, 26 сая хонь ямааны арьсыг өндөр чанартай боловсруулж дэлхийн зах зээлд гаргадгаар алдартай. Боловсруулалт нь ер нь бас их чухал байгаад байна те. Ер нь хараад хад. Ер нь яг ингээд одоо арьс шир бол ер нь тусгай одоо шаардлагатай нэг тусгай зүйлсийг авчирч одоо хийдэг нэг тим салбар юм шиг байна. Одоо заавал нэг эхлээд цэвэрлэн те нэг арчилж морчлно гэдэг одоо нэг боловсруулалт чинь хэд хэдэн шаттай байгаа штэ. Тэгэнгүүт тэрийг нь дараа нь одоо дизайнер ч одоо зүгээр энгийн одоо даавуугаар хийдэг хүн байдаг л баг. За тэгэнгүүт одоо арьсаар хийдэг нь бас арай өөр. Энд чинь даавууны чанар манар гэх нэг юм хүн байдаг штэ. Одоо гутал мутал хийн гэхээр бас нэг өөр одоо шаардлагатай байгаа. За тэгээд ийм арьсан бүтээгдэхүүнээр ямар загвар гаргах уу гэдэг дизайн нэг загвар гаргаж байгаа хүн гээд бас нэг өөр байдаг баг. Тансаг байхаас яах юм бэ? Тэр хэмжээгээр л мөнгө орохоос яах юм бэ? Тий. Тэгээд яг түүхэд гаргахаас гадна бас тийм тэр нь чухал байгаад байна л да. Боловсруулалттай шатны юмнууд. За, Кен ус жил бүр 2.6 сая үхрийн арьс, 20.3 сая хонь ямааны арьс боловсруул зах зээлд нийлүүлдэг. За, Танзани улс болохоор 3.8 сая үхрийн арьс, 2.4 сая хонь, 2.2 сая ямааны арьс боловсруулж зах зээлд нийлүүлдэг. За, эдний хоньнууд бол нөгөө төрөний хэлсэн нөгөө нохоос үлдээ хоньнууд бахаад баг. Тийм, би тэгж бодоод байна. Сэнсэн үлдрээд юм байна тий. Гэхдээ Кен Танзани хоёрын арьсны боловсруулалтын чанар бол сайн биш гинэ. Тийм бах. Яг уу ингээ нийлүүлчдэг түүхийдээ гаргачдаг мөртлөө боловсруулалт сайн биш байдаг. Тийм учраас бусад улс орнууд бол арьсыг чинь зүгээр боловсруулаагүйгээр нь хэмтгэ авчия. Тийм түүхээр нь авчия. Эсвэл одоо юу гэмдэ зүгээр боловсруулснаар ч ер нь жоохон хямдхан л авъя гэдэг юм байна. Зөв их л бах. Бизнес юм чинь тий. За нэг хэд гурван комент уншиж л да хөөрхөн комент байна. Бразил манахаас их мах иддэг гэж байна. Бразилчуудаа халуун дуран би бодохдоо сая нөгөө нэг 40 саяынхаа бас тодорхой хувийг экспортод гаргадаг болов гэсэн чинь манахаас их иддэг. Тийм байна тий. За Бразилийн Пикая гэдэг барбекю дэлхийд алдартай. Бразилчууд хамгийн их үхрийн мах иддэг улсын нэг гэж байна. За манайхан ч гэсэн гоё гутал идэг болсон байна лээ гин. Энд бас нэг юм юу вэ? 96 оноос импортын татвараас тэглсэн. Нэс болоод ер нь бол нөгөө нэг боловсруулах нэмэн үртэг хийх үйлдвэрүүдийг зориуд за Унгар гэж хэлсэн байна. Тий. Хятад манахаас нэхий баг өнгөө шахаа аваад гутлын дотор хийхэд буцаагаа зарж байгаа гэж. Ер нь тийм шүү баг. Тийм баг. Хөхөтөр дүүрэн тарган хурганы мах зардгаа гэсэн байна. Хург багтан тэгээ бас бордч тийм аа. Ер нь хурганы мах илүү үнэтэй шүү дээ. Хурганы мах илүү нөгөө нэг түгээмэл шүү дээ. Яг одоо ингээд үхрийн махнаас илүү зөөлхөн байдаг болохоор тэд нар чинь нөгөө нэг яг эдшний зориулалттай одоо тижээж нөгөө нэг явж байгаа болохоор арай тийм учраас ламб гэдэг нь штэ. Ер нь тэнгууд манай нөгөө нэг солонгос нэг бааз гэдэг байгаа штэ. Нөхөрт бит хоёр ингээд бас хаяа хэл нэвтэлцгүй л дээ мэдгүй энэ дээр. Тэнгууд би хоньны махтай ингээд юмны тухай ярих гэж чад матн гэдэг штэ хоньны махыг. Матн гэж ойлгохдгүй. Юуны мах юм бэ? Шип одоо бүр хэлээ шип бэцэд гэх. Ламб бол ламб бад юу хураг биш ээ тий. Хэлсэн чи угаасаа л хоньныг хураг ламб гэдэг үстэй гэдэг. Тэгэхээр тэр хэмжээгээр л бүр ингээд хурганы мах юу байх юм тий. Тэгэхээр л түгээмэл юм шиг байгаа манайхаас бусд газар. За арьсаар хүүхдийн болон том хүний маш чанартай гутал хийдэг басан. Манай тус хийгээд байгаа маа. Гой гутлнууд гарсан. Ийм байсан. За би эндээс юу руу орё тэгвэл одоо. Боловсруулалт руу нөрье. За. Арьс идэлхэд их хэмжээний ус, за дээрэс нь химийн бодисууд орно. Нөгөө элдв паразитын нэтрийг нь устгах штэ. За иймээс ашигласан одоо хаягдал ус бодисоо байгальд ил задгаа хайх юм бол байгаль эколог яах нь дагаад бохирдох нь байна. Тийм болохоор
химийн бодисоо ер нь аль болох бага ашиглая. Илүү одоо ургамлын эко бодисоор одоо ашиглахыг одоо нэвтрүүлье гэж ярилцсан юм байна. Ярилцж байгаа ер нь энэ дээр ингээл анхаардаг болчиход байгаа. За тэгээ сүүлийн жилүүдэд бол бүр хүчтэй химийн бодисоор арьсаа эдэлхээ бараг болж байгаа. Тэгээ аль болох татгалзаад ургамлын гаралтай эдэлэлт түгээмэл болж байна. Болж штэ. Өслөг эдлийн одоо аж ахуйг шүүмжлээд хэрэглэхгүй байхыг уриалдаг болж байгаа. Ер нь нөгөө байгаль экологтой ялтэл бай гэж би нэг хичээж байгаа. Тийм учраас одоо ургамлын гаралтай эдэлэлт илүү төгсөж байгаа юм байна. За тэгээ зарим үйлдвэрүүд хиймэл арьс, веган материал ашиглаж байгаа тийм. Гэхдээ энэ бол хичнээн одоо тэгэж сайн байсан ч гэсэн жинхэнэ арьсны зах зээлд нэг тийм өндөр үнэтэй тансаг хэрэглэн бол орж ирсэн байна. Би яг ирээгүй гэж хэлж байсан гэж бодсон. Үгүй ирсэн байна. За тэгээ ялангуяа зарим тансаг зэрэглэлийн брэндүүд бол арьс шир материалаас татгалзахгүй байгаа учраас энэ зах зээл одоо ингээд тэлээд байна. Ер нь бол хэрэглээ байгаад байна. Хүмүүсийн тансаг хэрэглээнд дуртай байгаад байна. Худалдаа авч байгаад байна нийлээд байгаа учраас аваад байна гэсэн. Гэтэл яг жинкнийг бол гүцэхгүй л те яач бодсон те. Тийм баг. Бодоод үзэхээр тийштэй чанартай. Одоо чиний 15 жилийн бүс байж тээ тийм ч яагаад. Тэр бол би үнэхээр анх удаа нэг тийм амар чанартай байд юм байна гэж мэдэрсэн тохиолдол тэр байсан юм ба гэж. Тийм ээ. Монгол улсд бол ингэдэг нэ би зүгээр нэг товч хайгаад үзсэн чинь Монгол улсын хэмжээнд арьс шир боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг гэж яг үздэм байна. Тэгээд нөгөө яг түрүү хэлсэн арьс шир боловсруулах үйлдвэрүүд чинь хаягдл нь үнэхээр асуудалтай шүү дээ. Яах вэ? Яаж одоо стандарт нь яг юу гэдэг юм бол доо сайн мэдэхгүй л байна. Арьс шир боловсруулах эцсийн бүтээгдэхүүн гаргадаг компаниуд боловсруулах үйлдвэртэй Европ технологи нэвтрүүлж бүтээгдэхүүнийхөө өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарч байгаа. Сүүлийн үед бол ингэж байгаа манай үйлдвэрүүд ер нь харьцангуй нэг үе бодвол бид нар малынхаа бас юг ашиглаад байгаа шүү те. Бүр яг нөгөө арчлын дараа энэ хаягдсан үе бодвол яг өмнө нь бол арчлын өмнө нэлээд сайн ашигладаг байсан байх л да. Тийм баг. Тийм. Тэнгүүд одоо бас нөгөө ноосоо ихгүй ашигладаг болоод те. Юунуудыг эсхий зүйлүүдийг эсхий бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаа. Тэгж байгаа шүү дээ. Янз бүрийн тийм. За. Одоо зүгээр эсхийн дээр ярихад эсхий одоо нөгөө бид нар чинь ингээд эсхий таавчиг бол угаасаа хэрэглээд нэвтэрсэн байгаа шүү дээ. Зундаач өмсөж болно. Сэрүүхэн халууцахгүй тэгсэн мөртлөө өвөлдөө бол дааруулахгүй дулаахан тухтай. Тий. Тэгээд эсхий одоо энэ дэлгүүрний оосор моосор гэдэг ер нь хэрэглэж болох юу л энэ бүгдийг нь ингээд ашиглаад юм хийж ивэл бас илүү борлуулах байх илүүсэ. Тэд нар яг нөө залуучуудаа бас зориулээд гоё дизайнтай болцсон, загвартай болцсон. Тэгээ хүн зөөлхөн одоо үеийн жижигхэн янз бүрийн өнгөтэй ингээд болцсон. Тэгээд тэр нь дагаад бас гоё үнд ороод байгаа. Би бол энд баярлж байгаа яа тийм. Тэ? Үнэхээр тэрийг ингээд зүгээр байж байгаа ноос эсхийг аваад ингээд үнд оруулаад брэнд үүсгэж чадчихжээ шүү дээ. Тийм шүү дээ. 200 хэд мэд гэж явах шиг байсан шүү. Эсхий одоо зүгээр углааш маягийн гутал гэх юм уу та. Тий. Гоё юм байлаа. Одоо бол гэрийн яг гутал нь уу? Тийм байна. Бид нар бол тавчиг надад өдөр тутамдаа хэрэглэж харсан тий. Тий. Одоо ингээд манад ингээд нөгөө нэг Монголоос одоо нэг тийм Монголын гэсэн нэг юм сүвнэрүүд авахд одоо нэг тоотой идэх юмнууд өгдөг штэ арьс байдаг нэг хідэн гэр мөрийн нэтэр байдаг. За яг энэ эсхий эсвэл арьсан юм бүр ингээд төрөлжүүлээд ийшээ тийшээ явбал бүр гоё. Тий. Их сонирхолтой юм байл шүү дээ. Тэр манай баз сая нөгөө Солонгос руу буцаад найз нь юу захих вэ гэсэн чинь нэг Монголын сүвнэр захсан зураг нь явуулсан юм байлаа. Тэгсэн чинь тэр нэг юм тэмээний сүвнэр байгаа байхгүй яг тэмээний үсээр нь хийсэн нэг тийм хөөхөн юм цагаан бамбгаар яг энийг л амаар ингээд тэмээ цоглуулдаг гинэ. Тэрийг хайгаад баахан явсан. Тэгээд олоход бас хэцүү юм байлаа. Тэгээ яг тийм сүвнэрийг бол тэгтээ ингээд сонирхож байгаа байхгүй тий. Сонирхож захиад аваад Монголын яг онцлогч нь юм шүү дээ тий. Заавал энэ тэмээ аавна гэнэ. За 1993 онд ерөнхийдөө юу яасан? Одоо энэ хувийн хвшлийн арьс шир боловсруулах үйлдвэрүүд бол ер нь хурдтай ингээд 93 4 оноос ингээд байгуулагдаж одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. За тэгээд одоо бол ингээд ойролцоогоо 34 үйлдвэр явж байгаа юм байна. За. Би энд яг энэ нөгөө Монголтой холбоотой бас нэг юм яач. Манайд ч гэсэн Чехийн тусламжтайгаар гутлын үйлдвэр, Югославийн тусламжтайгаар сахин эдлийн үйлдвэр, Болгарын тусламжтайгаар дархны нэхий эдлийн үйлдвэр, Германы тусламжтайгаар Маккомнат гэдэг үйлдвэрүүд байгуулагдаж байсан. За тэгээд бас хевсний үйлдвэрийг Германы тусламжтай барьсан гин арьс шир мах боловсруулах нүсэр мега үйлдвэрүүд байсан. За зарим нь бол инновац хийгээд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Үйлдвэрлэлд ер нь бас нөгөө нэг техник технологи хөгжих тэр юунууд бас тоног төхөөрөмжийн шинжилэл энэ төргээд маш чухал юмнууд байдин гэсэн. Тийм ээ. Тийм. Арьс боловсруулах үйлдвэрүүдэд Турк, Итали зэрэг орны мэрэгжилтнүүд манай үйлдвэрүүд дээр ирээд ажиллаж байна. За тэгээд түүхийн арьсны чанар муу ч гэсэн үйлдвэрүүдэд технологи одоо аргаар сайжруулад тэгээ бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна. Дотоодын худалдаа авалт чухал ах шүү байна. Тийм. 1934 онд ер нь аж үйлдвэрийн комбинатыг барьснаар арьс ширний үйлдвэрлэлийн салбар хөгжиж эхэлсэн гэж үздэг юм байна. 34 оноос. За тэгээд тэлсээр байгаад ер нь нэг 86-аас 1986-аас 90 онд гэхэд
яг оргил үедээ хүрч исэн гинэ. За. Тэнгүүд 5-аас одоо жил дунджаар 5-аас 6 сая ширхэг арьс ширийг эцсийн гүн боловсруулалт хийж нэхийдээ савхин дээлээ экспортын зах зээл гаргаж экспортлж исэн юм төв байдаг. За. 5-аас 6 сая эцсийн боловсруулалт хийсэн бүтээтгүн гэж бас тийм байна. их байгаа зү. Илүү гарснаа угаасаа экспортлохоос яг уу илүү гарснаа ч яг уу ер нь бол экспортын зорилтоор хийжсэн баг. Манай гутлнууд бол гоё. Гоё тий. Тийм. За тэгээд энд бас нэг юм хөөрхөн комент байна. Миний хувьд үндэсний үйлдвэрлэлийн хувьц 80% байна. Одоо тэгээд дэмжихээс яг уу аль болох боломжоор бид нар чинь дуртай тийм үндсэн одоо гоё Монгол гэсэн бичгтээ бодоол хүртэл гоё штэ. Яг тийм нэг бахархмаар. Би бол за комент өччихсэн юм ба. За нэг хивс их гоё хийж байна гэсэн байна. Тий. Би тэр юуг бол олж авъя гэж бодоод байгаа нэг машины суудлан дээр дэвсдэг юуг нэхий дэвсгэх гэх юм уу тэр их гоё юм. Ингээл би нэг хиний үлээ нэг хүний машинд л нэг өвс суугаатгсан чил зүгээр паар тавиагүй шууд суусан тэгсэн чинь ингэнэ гоё ингээл тэрврүүлээл авч байгаа юм шиг. Гоё юм билээ зөөлхөн. Хүүтэн машин халталж бас хэцүү шүү дээ. Халтал бол янз юм билээ. Тий. Тийм байна. За Монголын яг дотоодынхаа бас үйлдвэрээс ярихад ноолуурын үйлдвэрүүд бол үнэхээр манай говьмов те алдартай шүү дээ. Чанартай гарч бас алдартай. За арьсан эдлийн үйлдвэрлэлийн зах зээл дээр тэргүүлж байгаа улс орнуудыг би энэ юу үгүй би яг ярих гэж байна. За. Тий. За арьс ширэн бүтээтгүүний үйлдвэрлэлийн тухайд одоо нэг товчхон яриа явчих. Үндсэн бүтээтгүүнүүд нь бол гутал, хувцас, цүнх, хөрөм, тавилга, автомашины салон, тансаг зэрэглийн бараа бүтээтгүүнүүд гэд ер нь бол ингэж ангилагддаг. За арьс ширээр ер нь юу хийх юм бэ гэхээр гутал сандал хийн, энгийн гутал, спорт гутал, пүүз одоо тий гэд ингээд төлбөрийн гутлуудыг хийн, цүнх төрөвч хийн. Төрөвч бол бас гоё тий. Тийм арьсан төрөвч бол үнэхээр насных. Тийм. За би ч нэрээ бас нэг арьсан төрөвч авсан юм. Бодоодсэн чинь би ч гэсэн юу арьсан бүстэй юм байна хөө. Тийм үү. Хэдэн жил болж байгаа. Хоёр байна. За хамгийн сүлд хийцээ явлаа. Тэр нэг бүсэнд бол нэлээд удаж байгаа. Бараг 10 хэдэн жил болж байгаа. Тэгээ тэр нэг тийм хөөрхөн чамин байхгүй юу? Яг арьсан яг тэр бол ерөөсөө муудаг байгаа. Сүүлийг нь болохоор жоохон энгийн арьс байсан юм уу? Эсвэл нөгөө сайжруулсан юм уу? Тийм бас янз бүр байна л та. Тэр нь бол жоохон муудсан байгаа. 10 хэдэн жил болж байгаа нь бол яагаач байгаа. Яагаачгүй тий. Би бас 2017 онд нэг төрөвч авч ирсэн арьсан. Тэгээд одоо хүртэл байж л байгаа. Тэгээд нөгөө ингэдэг юм товчтой байхгүй юу? Тэр нэг товчныхын төмөрнүүд нь л жоохон яах гээд байгаа. Тэрнээс арьсан бол байгаад байдаг. Тийм. Айгүй хэцүү юм билээ. Бос юм илэгдэх гээд идэв. Гэхдээ тэр нөгөө төгжээ мөгжээ товчийг нь одоо сольдог газар байгаа шүү. Тийм болохоор байгаа л та. Тийм байна. За тэгээд бүүс төрүүлсэн оосор татлага энэ төр бас идэм байна. За хувцс хэн мэдээж дээл күрдэх пижак хүрэм гэл одоо олон төрлийн хувцс байж байна. За морины тоног хэрэгсэл хийдэг. Тэгэн. За ахун эдлэл хийдэг. Энэ болохоор буудан сандал дэвсгэр мэвсгэрч гэдэг юм уу те. Юу л юу гэж болж байна. За спортын хэрэгсэл бас байна. Боксинг бэлээ хийдэг гэж байна. Тийм хоккейн бэлээ хийдэг гэж байна. Волейболын болон хөл бөмбөгийн бөмбөг гэх мэт зүйлүүд хийдэг гэж байна. Айгуу тийм юу даах чанартай юм чин те. Нэрээ боксинг бэлээ хөл бөмбөгийн бөмбөг гэдэг чинь поо. Тий эдлэгээ даах юм чинь тий. Тийм үнэхээр эдлэгээ даа. Оёо моёгоо сайн хийчих юм бол тэгэл ер нь бас л мүд дийлэгдэхгүй л хүү дээ тийм юм байна. Хоккейн бэлээ. Эн чинь зөв зөв юу шүү дээ. За машины нэхий дэвсгэр Австралийн сайн алдартай байдгаа гэсэн мэн. Австралиуд кенгуруны арьсаар пүүз идэг гэж бас Тийм бичсэн. гэсэн сонсч байсан шүү. Бас чаман. За арьсан эдлийн үйлдвэрлэлийн жинхэнэ зах зээл дээр одоо тэргүүлж байгаа улсууд руу одоо жигнээс оръё. За нэгдүгээрт нь Итали орж байна. Тансаг зэрэглэлийн арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд угаасаа алдартай. За Gucci байна, Prada, Fendi, Bottega Veneta гэдэг энэ брэндүүд бүгдээрээ байна тий арьсан эдлэлээр тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. За Франц байна. Luxury leather гэдэг бүтээгдэхүүнүүд гар урлалын өндөр ур чадвартай одоо бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээд Louis Vuitton тий Hermès, Chanel ийм гой брэндүүд бүгдээрээ ашиглаж байгаа. За тэгвэл дараа нь Хятад орж байна. Өндөр хүчин чадалтай масс үйлдвэрлэлтэй улс. Саяар нь л игээд тий. Тэгэхээс яг уу Bata Belle гэдэг брэндүүдийг одоо хөгжүүлээ явж байгаа гэж байна. За тэгвэл Бразил өхрийн арьс тий өхрийн арьсаараа үнэхээр одоо чанартай бүтээгдэхүүн хийж байгаа гутлын үйлдвэрлэлээр алдартай. За тэгээд тэн дундаас дурдах юм бол Arezzo, Schutz гэд танигдсан брэндүүдтэй байна. Тий Arezzo-г нь бол сонсч ирсэн юм шүү. Надад энэ Schutz нь сонсч ирсэн брэнд байна. За Индонез, Пакистан бол савхаар алдартай байна. Савх гутал хийдэг орон нутгийн чанартай тансаг одоо эдлүүдтэй Arion, Kamikaze гэдэг брэндүүд байна. Kamikaze бол нэлээд сонсогдсон тий. За Америк нэгдсэн улсад үйлдвэрлэлүүд нь ер нь ихэвчлэн спорт руугаа чиглэсэн
хийсэн байт юм байна. Сая чи хэллээ шүү дээ хөл бөмбөгийн бөмбөг те одоо спортын хэрэгсэл боксing бэлгийн нэтрэ хоккей гэх. Entertainment улс чинь те. Тэгэлгүй яах вэ? Спортын брэндүүд ба тансаг брендийн одоо бүтээгдэхүүнүүд дээр төвлөрсөн байгаа. За тэгээ Coach, Shinola, Timberland-ийн гутлыг одоо манай анжаа ах бол хэдэн жил өмслөө гэж. Timberland чинь те. Тийм уудахгүй нэг гэж баг гуглээд байгаа юм шиг өөрөө үдцэн те. Тий. Турк байна. Мас үйлдвэрлэл хөгжсөн. Турк ер нь бол арьсан бүтээгдэхүүнүүдээ Европ руу экспортлдог. Тэгээ алдартай брэнд гэх юм бол Desa гэдэг байна. Аха. Арьс ширэн бүтээгдэхүүний зах зээл дээр Итали, Франц, Хятад, Бразил, Америк нэгдсэн улс бол тансаг зэрэглэлийн болон мас бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр бол дэлхийд үнэхээр тэргүүлж байгаа байр суурьтай. Тийм байна. Боловсруулалт бол сайн байгаад байна гэсэн үг шүү дээ тавчхандаа бол ер нь тий. Сайн боловсруулаад чадаад байна. Манайхаа одоо боловсруулаад гоё үйлдвэрүүд маань боловсруулаад экспортлдог болчихвол тий. Тэгсэн чинь манад бас хөл бөмбөг хийсэн гинэ. Арьс. Тийм юм байна. Энд комент ороод ирсэн тэрийг уншлаа. За арьсан эдлийн тухайд бол ерөнхийдөө нэг иймэрхүү шүү. Тийм. За одоо тэгвэл дараагийнх нь буюу яс руу орё. Яс. Хоёул арьс мах юу ярьчлаа штэ одоо. Тэгсэн тий. За өмнө нь бол ясаар ихэвчлэн шүл гаргаж авдаг байсан. Тэгээ ясны шүл. За эмийн түүхий тулдаг байсан. Органик бордоонууд хийдэг. Бордог бол энэ мэднэ. За хүнсний нэмэлт болон биологийн идэвхт бүтээгдэхүүн хийж коллаген гаргаж авдаг байсан. Би бүр яснаас ингээд коллаген молагеныг яг коллагеныг ойлгочихсон л та. Бидний нөгөө хэрглэж байгаа өдөр тутмын шампунь тус ашигладаг гэсэн сонссон. Тийм үү? Тэгдэг гэж байлаа. Энэ дээр ч бас гарч ирнэ юм жоохон мэдээ. За харин дэлхийн цөөхөн улсад сэлбэр гааруулал гоо сайхны бүтээгдэхүүн барилгын материалын чиглэлээр ашигладаг. За ашигладаггүй хэсэг нь ч гэсэн ер нь бол хөдөө аж ахуйн гаралтай хаягдл гэж бас тооцогддог юм байна. Ашигладаггүй улсуудад бол за бас хөгжмийн зэвсэг хийдэг тийм мэдээж хөгжмийн зэвсэг. Байгаа. Тий. Бас шашин руу ч оруулах юм байна. Байж идэг. За тоглоом байгаа. Манад бол ялангуяа тоглоом бол маш их байна. Тийм шүү дээ. Манай нөгөө онсон тоглоомууд ч онсон тоглоом шагаа яаси. Шагаа яаси. Яагаад онсон төрүүлж орж ирдээ шагаа штэ нэр. Яг үнэ шагаа. Тий, тэгэл гой тоглоомод одоо жишээ нь тэр богц яс масаар ч гоё нэг хөөрхөн юу хөгжүүлдэг тоглоом хийсэн байдаг штэ сэтгэхөө хөгжүүлдэг. Тий, харин тэгээд онсон тоглоом гэдэг. Тий, онсон тоглоом яасан гэж орж ирээд. Тий. За гоё л чимэглэл хийдэг мэдээж ясаар. За бэлэг дурсгалын зүйл хийдэг. Тийм улсууд бол байна. Байна. Би нэг айлд орсон монголч шүү. Ивэр ингээд үлгцэн. Дээр үтгэхдээ ер нь бол айлын ханан дээр ивэр их байдаг гэсэн тийм. Тэр чин чимэглэл үсттэй гоё л чимэглэл. Тийм тэгэл тэр ивэрнээсээ заримдаа юм үлгчдэг тийм. Бас үлгүүрийн зорилттой ашиглаждаг тийм. Тий. За тэгээд орчин цагт бол ясны гурил хийж малын тижэл болгон ашигладаг болсон. Ясны гурил гэж бас байсан шүү дээ тий. Сонсч ийсэн. Тий, нэг цав цагаан би бол яг нэг харж ийсэн цав цагаан гурил байт юм билээ. Тийм баг. Нэг арай өөр ингээд үзэхээр нэг арай өөр гурилнаас нэг жоо. Ширхэг нь арай өөр. Арай өөр мэдрэгдэх юм байлээ. Сонсч ийсэн яг тэгж сонсч ийсэн. За тэгээд мөн шууны аж ахуйд ашигладаг. Малын бордоо, ургамлын бордоо хийж идэг. Кальцийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бас хийж нэг мал одоо юунд амтанда бас өгдөг. Тийм юм байна. Шууны аж ахуйд ашигладаг. Энийг бол сонсоогүй байна. За тэгвэл одоо ясны бизнесийн дэлхийн чиг хандлагыг тодорхойлъё л да. Ер нь бол малаас хаях юм байхгүй гэдэг шүү дээ, тий. Дэлхийд ч гэсэн адилхан юм байна. Нэр нь жоохон өөрөөр zero waste гэдэг. Манайд бол малаас хаях юм байхгүй л гэдэг шүү дээ. За ер нь бол zero waste гэсэн урандор яснаас коллаген, желатин, гидролизат, органик бордоо гаргаж авдаг гэж байна. Дээрээс нь био эдийн засаг буюу биоэкономи гэж байгаа. За ийм шинэ ойлголт бас гарч ирж байгаа цаг үетэйг нийлээд гоо сайхны салбарт шүү дээ. Ашиглахгүй юм алга. За коллаген бол арьс марс гэж явчих шүү дээ, тий. Пептид байна. Энийг шүү дээ кремэнд ашиглаж байна, масканд ашиглаж байна, шампунд ашиглаж байна. За. Гидролизат, коллаген, кальцийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бол эрүүл мэндийн салбарт ашиглаж байна. За тэгээд нэг ер нь коллагеныг үе мөчөнд сайн гэдэг, арьсан ч сайн гэдэг ер нь малаас хайх юм байхгүй дээ. Үнэхээр юмд л ашиглаж байна. Тийм ээ тийм. Тэгээд ер нь эргээд бид нарт тижэл болоод шүү дээ. Тийм шүү дээ. Ясны шүл ер нь гоё шүү те. Одоо манай нөгөө ясны шүлний брэндүүд ч гэсэн гараад ирсэн байгаа. Гараад ирсэн тий. Айгу мөн айгу боломжтой юм билээ шүү дээ тий. За лаал хоолнтой гээл гоё кальцтай. Булууны ястай ууг нь айгу чанартай гэж яриад байдаг, сайн гэж яриад байдаг. Бид нэр өөртөө гэртээ 20 30 цаг буцалгаж яаж нөгөөдгөө хэд дахин яагаад болгоодсэн чинь тэнд бүр ингээ бэлэн булууны яс гараад ирсэн. Энд чинь бид нэр хэрэглэхэд ч гэсэн амруулж байна үндэсний үйлдвэрлэл. Тийм. Тэгээд нөгөө юу яадаг штэ. Манайд ч бас нөгөө далаар сэлбэр хийдэг. Урлаг ташгилж. Урлаг штэ. Нэг хэн блэдэ нэг манаа нэг дуучин байд юм аа. Сэлбэр хийдэг. Бүр тэргээрээ ингээ хобби болгоцсон. Маш гоё сэлбэр байдаг. Та нэг зураг мөргийг олж хараараа нэг залуу байт юм аа. Нэрийн сандгүй. Далныхыг бол би нэг хальт ингээд Гэхдээ яг үнэндээ сайн санахгүй. Гэхдээ нэг харсан бол яг харснаа санаж байна. Юу байснаа санахгүй байна. Бид нар нөгөө ивэр дээр айгүй их тийм сэлбэр хийдэг шүү дээ. Иврийн. Тийм. Тэрийг
Тэр чинь одоо эврэн хундаг мундаг чинь тийм сэлбэр мэлбэрттэй товолт моволттой. Тийм байдаг. Бариултаа болгоцсон тэгээд энэ дотор нь ахаад амтан сэлцсэн мэлцсэн эврэн хундагнууд байдаг. Тийм. Далаар исэн. Тийм. Гоё хийдэ шүү. Би яг тэр хүний нэг ярьслахын үзээд харж исэн. Амар гоё бүр ингээд нарийн юм хийцэн тэгэл бүр ингээд том бааш үлгэр зохио юутай энэ тэр те. За хамгийн их хэрэгэлдэг юм сая энэ комментээр орж ирлээ. Зүү хийдэг. Зүү ягаад нөгөө нэхмэлийн нөгөө ямар зүү гэдэг үлээ. Дэгэ зүү. Тэгээ зүү. Тийм дэгэ зүү гэж манайхад ашиглана шүү дээ. Тийм. Ер нь тэгээд янз бүрийн юм хийдгээ шүү. Тэгээд нөгөө иврээр бас нөгөө мал энэ төр угждаг тэр хөрхөн тий. Тэр хөрхөн тий. Танад гэхдээ тийм ивэр хундаг мундаг байсан уу? Байсан. Нэг байсан. Одоо яг би санахгүй байна. Ямар ч нэг тийм ингээд тайрч хардагч бас юм гоё өнгө гараад ирдэг доотлыг харахаар их гоё юм хээтэй юм шиг өнгөтэй. Манай өвөө эмээгэнд дэдэг гэсэн. Тэгээд доотл нь болохоор юм төмөр ингээ сууртай. Тэгээд дээгүүр болохоор юм гоё сэлбэртэй. Тэгээд тоож мууцсан. Тэр нэг хэмээ байсан. Тийм юу үнэхээр байсан. Тэгсэн чинь хажууд нэг юм жижигхэн бариу шиг юм гаргацсан. Тэндээс нь тийм барихаар ялчгүй гар ингээд идэг. Жохон томыг үзэх юм бол тэр чинь бүр гинжин юм оосортой. За. За нэрээ малаас хаях юм алга да. Мал гэдэг үгийг хүртэл ашиглаж яаг гинэ. Тийм ээ үгийг тий. За тэнгуут шаазан хийхэд бас яс ашиглаж яадаг. Тийм. Гэхдээ шууд яснаас бол шаазан хийдэг биш зүгээр. Шаазан хийх шавранд ясны нунтаг холих замаар шаврыг эсэлтүүлэхэд ашигладаг гэж ерөнхийдөө ойлгож болно. За шинжлэх ухааны үүднээс бол шаазангийн түүхийд буюу кальцийн фосфат холж байна гэсэн үг. За ингэснээр шаазанг илүү нэмгэн гялалцсан өнгөтэй бат бөх болгодог. Ийм шаазанг бол дэлхийд дахин bone china гэдэг бол монгол хэлэнд гангар шаазан гэж байна. Ямар гоё болгоо. Гангар шаазан гоё шүү дээ. Гангар шаазан гэдэг бол алдартай. Гоё үнэтэй ийм шаазан юм уу. Харахад нэх гоё. Тансаг. За дэлхийд порцелан болон тансаг зэрэглэн керамик үйлдвэрлэлийн салбарын 40-50% нь ясны нунтаг ашигладаг гэсэн бас судалгаа байт юм байна. За bone china нь бол Их Британи, Хятад, Япон зэрэг орнуудад тансаг зэрэглэн аяг тавг вар керамик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг. Тий. Одоо нөгөө будаатай шаазан маацсан чинь баг гангар шаазан үгүй юу? Гангар нь арай жоохон илүү нарийн ажиллагаатай байх тийм баг. За ингэж байна. Одоо нөгөө цаг болохоо хэлж байгаа болохоор шууд яваа явчих тийм. Дайвар буюу одоо туурай эвэр туурайны бизнес байна. За өхөр сарлаг хонь ямаа гэд малын дээрээс нь буг цаа гэд амьтдын ер нь толгойн эвэр бол маш бат бүх зузаан материалтай тооцогдох юм байна. Тиймээс гар урлал, гоёл чимэглэл, сүвнэр, бэлэг дуурсгалын зүйлд бол маш ихээр ашигладаг. За тэгээ кальц, кератин агуулдаг учраас эм гоо сайханд орчин. Дээрээс нь эвэр туурайг зүсэх, цавчих, сэлбэрлэх байдлаар янз бүрийн хээ гаргаж ашиглаж байна. Тэгээд сүрлэг том эврүүдийг тэр чигээр нь гоёл болгоод зүчдэг штэ тий. Гар урлалын хувьд болохоор хүзүүний зүйлт, бөгж, тоовч гэд урлаач ер нь өөрийнхөө сэтгэмжээр юу их боломжтой. Тэр болохоо морины болон тэрэгний тоног хэрэгсэл жижиг сэлбэрүүдийг хүртэл хийж байгаа. Тэгээ хуучны уламжлалт бүтээлүүд ч гэсэн ер нь тэнд харагдчихлаа байдаг тийм үү. Эврээр сам хундаг сам нэрээ сам байдаг шүү. Тийм. Сам хундаг хүртэл хийсэн байдаг. Тэгээ ерөөсөө ингээ бат бүх учраас хугарч мугардгүй шүү дээ. Ерөөс сам бол тий маш олон жилийн одоо эдлгээтэй ах нэ. Гоё иймэрхүү эдлүүд бол за эвэрний нундхийг дорны уламжилт ангаах ухаанд шарах эдгээх өвчин нам дах цусны эргэлтийг сайжруулахад хэрэгэлдэг. Туурайн нундхийг бол кальцийн агуулмжийг ашиглан ясны сэргэжилтэд сэргийлэх ясны эрүүл мэндийг дэмжих зорилготой бас зарим юм бэлтгэл бас сэргийлдэг. За авир туурайг бол арьс, үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн, коллаген, кератин их үсээр болгон ашигладаг. За харин тэгээд энэ төрлийн бизнес бол тэ хэр ашигтай боломжтой ирээдүйтэй вэ гэд харах юм бол сүвнэр гар урлал энэ болохоор эвэр туурайгаар нь гоёмсог сэлбэр гар урлал хийж чаддаг бол өндөр үүнд хүрнэ тий ер нь л ирээдүйтэй гэж үздэг. За пептид, коллаген, кератин гарган авч эм биологийн идэвхтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохоор бас ирээдүйтэй гэж байгаа. За Хятад, Япон, Европын зах зээлд уламжлалт болон тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд экспортлох мөн боломжтой учраас ирээдүйтэй шүү л гэдэг юм байна. Зөв. За тэгвэл өөх тос руу нэг орчъя. За тэгье. Мал амьтны махны цээж болон гид орчмоос ер нь голлоод өөхийг навч ашиглаж байгаа. За тэгээ өөх тос бол химийн найрлагаар ихэвчлэн триглицерид заримдаа болохоор фосфолипид, холестерол агуулдаг. За. Харин мах болон арснаас нь гаргаж авдаг шингэн хэлбэрийн өөх эсвэл хатуу өөх яг энэ
арьс марснаас гардаг юм байна л да. Эдгээр өөх тосыг мах боловсруулахад нэмэлт бүтээгдэхүүн маягаар мэдээж ашигладаг тийм үү. Махыг зөөлрүүлэхэд ашиглаж байна. Амт мэдээж өөхний амт бол хоолыг үнэхээр гоё болгодог тий. За тэгээ хүнсний үйлдвэрлэлд илүү ашиглаж байна. За тийм. За өөхийг бол гидролизийн аргаар задалж гэлцрийн болон өөхний хүчил болгодог. За дээр нь натрийн гидроксид холж уламжилт болон органик саван хийдэг. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? За мөн хуучин өөхөн тийм буюу ла маягийн зүйлүүдийг бол хийж одоо ч гэсэн бас ашигладаг бас газрууд байдаг гэж байна. Тэгэлгүй яах вэ? За энэ бол хуучинд бол тэгэл гэрлийн их усүр байсан тийм. За тосол юм чинь мэдээж тослохоонд ашиглан янз бүрийн механик гиданг модны эдлэл гэдээ юусо тослох шаардлагатай үйлэн тэнд ашиглана. За өөх тосыг хими аргаар боловсруулж био түвш бас гаргаж авдаг. Оос яхны бүтээгдэхүүн ихэд мэдээж ашигладаг. Тий, маш олон юмд ашиглах нэ. За ер нь бол ерөнхийд нь дүгнээд хэлэхэд малаас үнэхээр хаях юм байхгүй. За мал амтнаас гаралтай түүхэд материалыг цуглуулад, бэлтгээд, хадгалаад, дамжуулаад, өвлүүлээд, худалдаалах эсвэл арьс боловсруулах эцсийн бүтээгдэхүүн байдлаар бас үйлдвэрлээд ашиглах маш том зах зээл. Энэ бол маш том зах зээл байна. За тэгээ энэ зах зээл шат дамжлага нэмэгдэх тусмаа нэмэн үрдэг шингээж болдог учраас өөрөөр хэлбэл багахан зардал гаргаад илүү их ашиг одоо авах боломжтой бизнесийн загвар. Дээрээс нь одоо энэ бизнес одоогийн байдлаар жилдээ 700 тэрбум долларын эргэлттэй байгаа 5 жилийн дараа гэхэд нэг их найдын бизнес болно. Их найд долларын бизнес болно. Тийм байна. Маш том салбар юм байна. За ингээд буянт малын шим минь сайхан ангич те. Тэгээд үндэсний үйлдвэрлэлээ чадлаараа дэмжээрээ манайх ч бас хөгжиж байгаа тийм. Тийм ээ. Тэгээд буянт мал минь түн бом болох болтугай гэж те. За баярлалаа. Энд нэг комментээс хятадд шаазан үүссэн тийм үү? Хятадыг China гэдэг тэгэхээр нөгөө шаазан ч гэсэн China гэж нэрлэдэг шүү гэдгсэн юм байна. Зөв. Аха. За ингээд 9 цаг 55 минут болсон. Манай өнөөдрийн нөгөө тал нэвтрүүлэг манай өндөрлөж байна. Радио 20 дугаар студид хөтлөгч Ундрах, Од, найруулагч Эрдэнэ Мөнхнөр ажиллаа. Продюсер Бат баяртай баярлалаа. За тэгээ энэ 7 хоногийн турш бас гоё зохиол бичиж өгсөн зохиолчдоос баярлалаа гэж хэлэхгүй болохгүй. Тийм ээ. Тэгээд тийм даваа гараг нөгөө тал нэвтрүүлгээр яхад болсон шүү те. Баярлалаа. За үргэлжлүүлэн та бүхэн ямар нэмэх халуун дээр нэвтрүүлгээ хүлээн авч үзье сонсороо. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3.